сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Норогийнхаа миний блогтой тавтай морил. За өнөөдрийн миний ярих сэдв би өнөөдөр нөхөртөөгөө хамт гадуур гараад хүүхдүүдтэйгээ хамт гадуур гараад тэгээд гэрлүүгээ явж байгаа замдаа манай нөхөр аавын тухай дуу тавиад сонссон байхгүй. Тэгээд ер нь бол надад ингээд би ингээд аавын талаар асуугаал за аав чинь чамд одоо ямар дурсамж үлдээсэн те ямар хуу аав чинь чамтай ямар хуу харцдаг байсан чамд ингээд хайртай байсан уу гэж тэгж асуухаар аавынхаа талаар ерөөсөн их сайн ярьдаггүй байхгүй мэдхгүй би ааваасаа мэдхгүйгээд тэгээ яагаад мэдхгүй гэхээр манай нөхрийг 14 настай байхад нь аав нас орсон. Тэгээд жоохон бахт нь эсвэл 14-т баг нэлээд жоохон бахт нь тэгээд манай нөхөр надад өнөөдөр тэгж хэлж байгаа байхгүй юу. Гэт хүмүүс ингээд хүүхдүүдтэйгээ дурсамж үлдээх нь ингээд айгүй чухал юм байна. Би аавтайгаа одоо өдөөд миний аав амьд байсан бол би аавтайгаа илүү их холбоо тогтоож тий аавгаа илүү их мэдэж таньж мэдэж ойлгох одоо аавын хайр гэж юу гэдгийг би мэдрэх байсан бах гэтгсэхгүй юу. Тэгээ би яг бас бодсон байхгүй юу. Энд би юу хэлэх гээд байна гэхээр хүний тарих та нарт хэлдэг шүү дээ. Хүний тарих маш ухаантай заяа. Хүний тарихынд юу илүү одоо хадгалах уу, юуг илүү санах уу гэдгийг хүний тарих өөрөө шийддэг. Та итгэхгүй байх л да. Гэтэ үнэхээр шийддэг заяа. За энийг би ингээд хид хідэн жишээн дээрээс ингээд өөрийнхөө ажилтай холбоотой хид хідэн жишээн дээрээс ингээд харж исэн. Яадаг гэхээр нөгөө мартах өвчин туссан хүмүүс байдэн штэ. Тэгээд бүр ингээд Америкт ингээд маш олон хүмүүс мартах өвчин тусдаг. Энэ мартах өвчнийг болохоор шинжлэх ухаанаараа яг юунаас үүдэлтэй хүмүүс ингэж айгүй их мартах өвчин тусаад байгааг батлаагүй. Гэхдээ эмчнэр maybe магадгүй одоо Америкт байгаа энэ мартах өвчин тусаж байгаа хүмүүс магадгүй эмийнхаа одоо маш их эмийн хэрэглээтэй болохоор ингэ мартах өвчин тусаж байгаа байхаа гэж хэлсэн баггүй манай эмч. Тэгээд энэ дээр бол ингээд яг батлагдсан зүйл байхгүй. Гэхдээ тэр мартах өвчин туссан хүмүүс заяа. Хамгийн сонин нь одоо ингээд яг specific тийм point-уудыг бүр хизээш мартдаггүй. Одоо жишээнийг 98-тай эмээ байдаг заяа. Тэр эмээ бүр ингээд амар мундаг ингээд хөдөр хуур тоглодог. Төгөлдөр хуурынхаа тэр Мозарт бүр хамгийн хүн төв байсан гэж аахгүй багаасаа их төгөлдөр хуур тоглосон. Тэгээд тэр хүн тэр меморинд нь тэр төгөлдөр хуурыг тоглох тэр юу мартаагүй байдаг заяа. Та ингээд төгөлдөр хуураа тоглоод өгөөч бүх тэр юунуудыг тоглодог. Би ингээл хүссэн ингээл YouTube-ээс хайгаал та энийг тоглоод өгөөч гэвэл шууд ингээл сонсоод шууд ингээд тоглодог заяа. Зарим хүмүүс ингээд хүүхдүүдийнхээ олон хүүхдүүдийнхээ нэг хүүхдийг илүү мартдаггүй ч юм уу. Бүр хизээч тэр меморинаас нь тэр хүүхэд тэр хүний дурсамж нь дандаа байж идэг заяа. Инхээр хүн яг ингэж сонгож за юу мартах уу тарих заяа. Яг энийг мартах уу энийг мартахгүй юу гэж тарих ингэж сонгодог учраас бид нэр одооноос яах вэ гэхээр одоо арх уудаг хүмүүс бол ингэж энийг сонсвол уурлах байх л та. Гэтэ өстө уучлаарай. Тань таалагдах байх. Гэтэ энийг та сонсоорой. Таалагдах байвал бүр сонсоорой заяа. Яагаад тэгэхээр манай нөхрийн аавж ер нь хоёулаа одоо нөхөр ингээд дурсамжаа яхаар дандаа тэгдэг. Манай аавж ер ингээд дандаа арх уудаг байсан. Намайг ингээд дагуулаад айлаар хисээл дуулаад арх уугаал явж идэг. Тэгэл би арх тасарсан хүмүүс донд ингээд хоолунд идэл ингээд надад тийм л дурсамж үлдсэн гэдэг жаахгүй юу. Тэгээ хэрвээ та арх уудаг бол хизээж гэртээ хүүхдүүдтэй согтуу битээ орж байгаарай. Яагаад гэж энд нь тэр хүүхдийн меморинд нь хадгалцдаг аахгүй. Одоо меморинд нь одоо хүний тарих заяа дандаа муугийн л ингэж олж хардаж шүү хүн дандаа. Тэртэй адилхан хүний тарих тэр хүүхдийн миний нөхрийн тарихыг аав маань архиудаг. Тийм болохоор аавгаа одоо ингэ асуурсны араас хизээж ингэж уйлж гашууд байхгүй, гомдол байхгүй, тий дурсамж байхгүй. Энэ гурван зүйл байхгүй ингээд өнгөрсөн байгаа байхгүй юу? Тэгэхээр та нар бас ингээд энэ дээр бас бодоод үзээрэй. Архиудаг бол хизээж хүүхдээрээ битээ согтуу орж байгаарай. Агсан согтуу битээ тавьж байгаарай. Ирээдүйд таны хүүхэд гэр бүлтэй өөр хүүхэдтэй болоход энэ таны дурсамжинд ямар дурсамж үлдээх үү гэдгийг та өөрөө шийдээрэй гэж хэлмээр байна. Тэгээд
илүү их хүүхдүүдтэй дурсамжийг бид нар хүүхдүүдээ өмөрөөд буруу юм дээр нь өмөрөх биш те. Бид нар хүүхдүүдтэйгээ яг ингээ хүүхд чинь тусдаа гараад ингээд амьдралын далаа дээр хөл тавих үед миний аав тэр үед ингэж хэлсэн, миний ээж тэр үед ингэж хэлсэн үнэн байж тэгээд яг над шиг ингээ бодож эхлэх байхгүй. Манай аав ээж хоёр бол архи уудаггүй л дээ. Намайг би ингээд айгүй гоё орчинд өссөн, архи уухгүй, өмцөг хувцсаар дутаахгүй те. Ингээд хоол ундаар ч намайг ингээд би өсөж үзээгүй байхгүй юу. Тэгэхээр тэр нь чухалдаа биш, гол нь тэр хүүхдэд илүү их одоо дотоод хүүхдтийг нь тэрвэрлтийг өгөх, үнсэлтийг өгөх энэ ингээд жижиг юм шиг харагдаж байгаа боловч одоо ирээдүйд таны хүүхдээ чинь одоо өсөлт хөгжилтөнд одоо үнэхээр их нөлөөлнө шүү. Тийм болохоор та бүхэн хүүхдүүдтэйгээ илүү их цагийг өнгөрөөж, илүү их тэрвэрж, илүү их хайртай шүү гэж хэлээрээ. Та хүүхдтэй муухай үг хэлдэг бол бусад хүмүүс хангалттай хэлж байгаа. Таны үгийг л хүлээж авч чадахгүй. Яг гэж танд илүү хайртай учраас. Та хайртай учраас би чамд энийг хэлж байна. Би чамд хайртай учраас чи миний үгийг сонсох ёстой биш. Та хайртай бол бити мухаг хэлж байгаарай. Бити үгийн мухагаар хүүхдээ харааж байгаарай. Бити одоо чи ингээсээ, тэгээсээ, чи юм гэж бити зичилж байгаарай гэж хэлмээр байна. Тэгээ хүүхдээ илүү бүх эцэг эхчүүд бид нар хүүхдээ илүү сайн сайхан амжилттай тий амбицтай яваасаа гэж хүсдэг шүү дээ. Тэр бүх хүсдэг зүйлээ та одооноос тэр суурийг илүү сайн тавьж өгөөрэй гэж хэлмээр байна. Тэгээд одоо энэ төсгөлд нь би нөхрийнхээ дуулаа явж байгаа бичлэгийг тавьчих. Тэгээ үнэхээр одоо энэ миний зүрхийг ингээд айгүй өвтгсөн. Тэгэхэд та нараас хараарай. Тэгээд аав ээжтэйгээ илүү их цагийг өнгөрөөгөөрэй, залуучуудаа дурсамжийг бүтээгээрэй. Бити эцэг их үзээ адараа. Тэр нь таны амьдралыг блоклээ шүү. Тэгээд эцэг эхчүүдээ хүүхдүүдтэйгээ цагийг илүү сайхан өнгөрөөж яваарай. Хамт тоглох, хамт зурагт үзэх, хамт кино үзэх тэр болгон чинь таныг ингээд та хичнээн ядарч байгаа ч гэсэндээ тэр бүлийг хийхэд ирээдүйд хүүхдээ чи илүү сайхан явахад тэр зүйл чинь нөлөөлнө шүү гэж хэлмээр байна. Өнөөдрийнхөө блогтой хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Баяртай. I